Энэ улсын охид хүүгүүд 16 нас хүрмэгц тэдний утсанд засгийн газраас хинтээ гэрлэх тухай мэдээлэл ирдэг. Хэрвээ томилогдсон хүнтэйгээ гэрлэхгүй бол тэднийг маш хатуу шийтгэх хуультай. Сонгогдсон хүнээс өөр хүнтэй харьцах, романтик харилцаа үүсгэхийг хатуу хориглодог. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр төрөлд тогтворж иж, төрж буй хүүхдүүдийн оюуны чадамж маш өндөртэй байдаг гэж үздэг. Манай гол дүрийн баатар бол Нейжи. Тэр яг одоо ангийнхаа охин болох Мисакиг ширтэж байна. Манай залуу ангийнхаа Мисакиг 5 жилийн турш нууцаар крашилж байгаа. Ингээд хэдхэн хормын дараа Нейжигийн ангийн хүүхэд өчигдөр засгийн газраас мэдээлэл хүлээн авснаа хэлдэг. Хэдийгээр ангийнх нь хүүхэд хайр дурлалтайгаа учрахыг хүсэж байгаа ч гэсэн засгийн газраас томилж өгсөн танихгүй эмэгтэйтэй гэрлэх дургүй байгааг хэлнэ. Ингээд Нейжи болон түүний найзууд хоорондоо санал нийлээд хизээч танихгүй хүнтэй гэрлэхгүй гэж бие биендээ амлалт өгцгөн. Нейжи гэртээ ирээд Мисакигийн баг үеийг нь дурсангаа зөвхөн Мисакитаа гэрлэхийг хүсэж байгаагаа мэдэрнэ. Ингээд манай залуу ширээнд суугаад хоол идэж байхад Нейжигийн ээж нь түүний төрсөн өдрийг удахгүй хэдхэн хоногийн дараа болох гэж байгааг сануулангаа засгийн газраас мэдээлэл хүлээж авахыг тэсэн ядан хүлээж байгаа хэлдэг. Харин Нейжи өөр хүнийг хайрлахыг огт хүсэхгүй байгаа учраас төрсөн өдөр нь болно гэхээс маш их айж байлаа. Ингээд тэр мэдээлэл ирэхээс өмнө Мисакид хайртай гэдгийг хэлэхээр зориг шалгуудна. Маргааш нь Нейжи Мисаки руу ойртоод хэлэх гэтэл түүний хэлхийг хүссэн өгнөд амнаас нь огт гарсангүй. Ингээд Мисаки явж байтал манай хүн үнэхээр л хэлэхээр шийдээд хичээлийн дараа уулзахаар болов. Оройн Нейжи хүлээж авах зуураа Мисаки ирэхгүй юм байна л да гэж бодоод яг явах гэж байтал Мисаки хаанаас ч юм бууж гарч ирээд Нейжигийн ардаас түүний подолкыг барьдаг. Мисаки хоторсондоо уучлалт гуйгаад тэр хоёр гэрлэний доор сандал дээр хамтдаа суухаар боллоо. Эцэст нь Нейжи Мисакид сэтгэлээ илчилэхэд Мисаки гинэт уйлж эхлээд тэр бас Нейжид энэ бүх цаг хугацаанд хайртай байснаа хэлдэг. Энэ манай залууд бүр үнэхээр том гинтийн бэлэг баяр болж столтой хөлн газар өрөхгүй баярлаад тэр хоёр анхны үнсэлтэд бие биендээ өгнө. Хэдхэн хормын дараа шөнийн тик цаг болж байгааг годамжны цаг заахтаа зэрэгцэн манай залуугийн утсанд засгийн газраас мэдээлэл ирв. Энэ нь Нейжигийн гэрлэх эмэгтэй тодорхой болсон тухай байлаа. Мисаки энийг хараад сэтгэлээ барьж дийлэхгүй уйлаад гүйгээд яваад өгдөг. Нейжи түүний араас хөөгөөд тэрвэлдээд хайртай учраас явуулахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Маргааш нь Нейжи өөрт томилогдсон гэрлэх эмэгтэйтэйгээ уулздаг. Түүний нэр бол Санада. Санада үнэхээр хөөрхөн дур булаам учраас манай залуу бүр сандарч эхлэв. Ингээд хоёр гэр бүлийн уулзалт болж биентэйгээ танилцаж ярилцаж байх зур Нейжи Мисакигийн тухай бодсоор л ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байх үед Саната гинэт түүнд нь уурлан босоод надад анхаарал огт хандуулахгүй байна гэд гараад яв. Хэсэг хугацааны дараа Нейжи Санатаг нэг өрөөнд ганцаарнаг нь байхыг нь олоод бүтүүлэг байсандаа уучлалт хүсдэг. Санада түүний уучлалыг хүлээн аваад тэр хоёр хэсэг зур юм ярихдаа манай Нейжи Мисакид хайртай гэд тэр далаараа бүх зүйлээ Санадад хэлэхэд энэ түүхийг нь сонссон Санада уярч түүнд энэ бүх зүйлийн учрыг нь олгоолно гэд түүнд туслахаар болдог. Тэгээд тэр хоёр өрөөнөөс гараад гэр бүл дээр очихдоо гар гарнаасаа хөтөлцөөд илүү дотн болж үерхэж байгаа мэт эцэг ихтэй санагдуулдаг. Маргааш нь сургууль дээр Нейжигийн найзууд түүнд ямар хөөрхөн идүүтэй үнтэй болцсон гэж хатаахдаг. Манай залуу Санадатай уулзахаар тохирсноо гинэт саналаа. Нейжи Санадаг имлэхээс хайж олов. Санада хэлэхдээ ангийнхаа бусад охидуудтай огт таардаггүй уулзахыг хүсдэггүй учраас өвдсөн мэд дүр эсгэж хичээлээ тасалж байгаа нь нээж. Манай Нейжи Санадад би охидуудтай харьцахдаа маш тааруухан. Гэтэ чамтай харьцахад их амар тухтай санагдаж байгаагаа хэлэхэд Санада жаахан ичээд улаачхав. Нэгэн өдөр хичээл тарсны дараа Санада Мисаки дээр очиод өөрийгөө танилцуулаад тэр хоёр хамтдаа түргэн хоолны газар орсны дараа Санада Мисаки тандан Нейжи надад огт таалагддаггүй гэж хэлээд үргэлжлүүлсэн Нейжи чамд хэр санагддаг вэ гэж асуухад Мисаки Санадад үннээ хэлэхэд Санада хариуд нь хин нэгэнд өгтлээ дуурлах нь хамгийн гоё зүйл мэтэр байлаа. Тэд явах гэж байхдаа Мисаки Санада дахиад уулзмаар байгаагаа хэлэхэд Санада өмнө хизээч найзтай байгаагүйгээ хэлдэг. Хэсэг хугацааны дараа Нейжи Санадад Мисакиг үнснээ хэлээд гэтээ мэдэгдэл ирэхээс өмнө гэдэг үнээр нь хэлчихв. Санада хариуд нь Мисакиг ахиж үнсээрээгээ тэр хоёр харьдаг. Маргааш нь Нейжи Санадагийн гэрлүү ирээд өрөөлөв нороход өрөөнд нь Мисаки сууж байгааг хараа бүр шок. Ингээд Санада манай хоёрыг ахаад үнсэлцэх бүтэн боломжоор хангаж өгдөг. Нейжигийн уруул яг Мисакигийн урууланд хүрэх гэж байтал Нейжи гинэт хоошлоод Санадагийн хажууд ийм зүйл хийж чадахгүй байлаа. Мисаки явахаас өмнө Санадад би Нейжитэй үерхэх хүн биш юм шиг байна. Тэр хүн чи байх. Чи түн сайн биз дээ. Бид хоёрыг үнсэлцэх гэж байхад чи тийм ч дуртай биш байсан гэж хэлээд яваад өгдөг. Санада буцаж өрөөндөө ороод Нейжид чи ахаад Мисакиг үнсэх хэрэгтэй. Заавал үнсэх хэрэгтэйг сануулдаг. Маргааш нь сургууль дээр Мисаки болон Насаки хоёр бие биендээ нэг тийм жогтой байгааг Нейжи анзаарв. Нейжи Мисакиг олж уулзаад Насакигийн талаар асуухтаа зэрэгцэн багш нь гарч иж таарад манай хоёр багны ард нуугдахдаа ахин ойроос харц тулгарна. Энэ үед Нейжи жинхэнэ мэдрэмжээ нууж томилогдсон хүнээс өөр хүнтэй хамт байх нь маш муу үр дагавартай бодоод байж байтал Мисаки манай хүнийг шууд үнсчихдэг. Маргааш нь засгийн газраас хоёр хүн Нейжи болон Санадагийн үерхлийг шалгахаар ирв. Тэр хоёр тайлбарлахдаа хүний 50% зан чанар нь генээс шалтгаалж тодорхойлогддог.
Мөн сургуульд орохоос эхлээд 15 нас хүртлээр маш олон судалгаа тестүүдийг өгдөг. Эдгээр зүйлүүд нь бүгд тухайн хүний ирээдүйн хамтрагчийг болгож хийсэн байдгийг тайлбарлаад гаднах үзмжинд татагдаж гэрэлсэн хүмүүс урт хугацаанд маш олноороо салж байгаа гэсэн судалгаагч хэлээд тиймээс зам төлөө бүрэн төлөвчхөөс өмнө 16 настайд нь хамтрагчийг нь сонгодог гэж хэлв. Ингээд засгийн газраас ирсэн хоёр хүний дараагийн очих айл бол Мисакигийн гэр байлаа. Үүнийг сонссон манай нээжи гэрлэлтийн мэдэгдэл авчихсан юм байх та гэж айдаг. Санаада нээжид хоёлаа бууж өгөхгүй шүү гэж хэлдэг. Маргааш нь сургууль дээрээ нээжи Мисакигаас мэдэгдэл авсан уу гэж асуухад тийм гэж хариулсан тэр. Мэдэгдэл авахаас гадна бүр хамт амьдарч байгаа гинэ. Манай хүн бүр шокроод байж байтал Мисаки манай хүнээр тоглосон юм байлээ л дээ. Засгийн газрын хүмүүс Мисакигийн гэрт очиж аав ээжтэй бизнесийн зарчмаар л уулзсан юм гин. Үүнийг сонсоод манай залуу нэг юм тайвширнаа. Мисаки нээжид чи миний хувьд цорын ганц онцгой хүн. Цаашдаа ч юрт тохиолдсон тийм л байх болно гэж тэр хоёр үнсэлцдэг. Ингээд нээжи оройн орондоо орохоор бэлдэж байх үед Санадагаас дуудлага гинэ. Санада түүнд Мисаки тэр гурав хамтдаа маргааш нь зугаалганд явах гэж байгааг хэлдэг. Ингээд нээжи маргааш нь хоёр охинтой хамт ганцаараа яаж явахаа мэдэхгүй Мисаки дээр очиод хамт явахыг гуйна. Явах өдөр нэрлээ. Манайд бөөндөө галт тэргэнд явсаар буудлах байрандаа ирэв. Мисаки хоол бэлдэж байх зур нээжи охтыг хайн явж байтал тэр хоёр нуурын ирэг дээр усны хувцастай хөвгчлөж байлаа. Хэдхэн ормын дараа Санада чулуун дээр гიშгээд халтраад өөрийгөө гимтээчдэг. Ингээд манай нээжи Санадаг халамжлаад тэрвэрэд байшин руугаа явна. Санадагийн аав нь охиныхоо шархыг боож өгдөг. Хэсэг хугацааны дараа Нисаки Санадад хэрвээ чи Мисаки болон нээжийг нийлүүлэх үйл явдлаа үргэлжлүүлсээр л байх юм бол нээжийг чи бүр хэцүү байдалд оруулнаа. Тэр оногдсон үнтэйгээ гэрлэхээс татгалзаад өөр хүнтэй гэрлэвэл чи шийтгэлгүй нээжийг шийтгүүлнэ гэж хэлдэг. Хэдэн өдрийн дараа засгийн газрын хүмүүс сургууль дээр ирээд хос болсон хүмүүс дунд бэлгийн боловсролын талаар лекц ороод мөн лекц дуусны дараа хостойгоо бэлгийн харилцаанд орох талаар нь хэлдэг. Хайрлаж, дурлах, бэлгийн харилцаанд орох нь хүмүүсийн хамгийн анхдагч хэрэгцээнүүдийн нэг гэж тайлбарлав. Оногдсон үнтэйгээ гэрлэхгүй бол шийтгүүлэхийг захинд дурдлаа. Ингээд манай хоёр бэлгийн харилцаанд орох өрөөндөө ордог. Энэ үед нээжийг камераар харж байгаа гэж бодоод жүжиглэхээр шийдээд Санадаг дарж аваад үнсэлцдэг. Энэ үйлдэлээс нь бол Санада манай хүнээс айгаад тэгээд хэсэг хугацаанд бүр хүрэхгүй байхыг хүсдэг. Ингээд цаг дуус Санада гараад явна. Нөгөө талд манай Мисаки нээжи болон Санадаг хамт байгааг харж чадахгүйгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэ үүнээрээ хэлвэл тэд бие биендээ хайртайгаа ухаарад хамт явчихвэ гэж айж байлаа. Маргааш нь сургуулийн жүжиг болох гэж байгааг зарладаг. Гол дүрийн Ромео Жулиета хоёрт Мисаки болон Нисаки нар тоглохоор болсон байлаа. Нээжи Мисакид түүний жүжигийн бэлтгэлд нь туслах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Ингээд тэд хамтдаа алхаж байхад Мисаки нээжигээс чи Санадад хайртай юу гэж асуув. Нээжи хариуд нь мэдээж үгүй. Чи л надад таалагддаг гэж хэлдэг. Мисаки хэсэг бодож байгаад эцэст нь юу болж төгсгөөс би айж байна. Учир нь би чиний томилогдсон заяаны ханд биш. Хоёулаа хамт байх боломжгүй мэдэж байгаа ч гэсэн чамд би өдөр ирэх тусам улам их хайртай болж байгаагаа мэдэрж гин гэж хэлдэг. Жүжигийн өдөр ирэхэд нээжи болон Санада тоглолтыг үзэхэд үнэхээр гайхалтай гоё жүжиг болсон байлаа. Дуусны дараа нээжийг нэг нууцлаг охин дуудаад Мисаки бол түүний жинхэнэ заяаны хань гэж хэлдэг. Тэгсэн хажууд нь манай Санада шоконд орсон байдалтай бүх зүйлийг сонсоо зогсож байгаад нээжигээс энэ бүх зүйл алдаа байсан эсхийг нь асуухад нээжи түүнийг шархлуулахыг хүсээгүй учраас үгүй тийм байх боломжгүй гэж хэлдэг. Хэсэг хугацааны дараа тэд Мисакиг хайж болоод жүжигэн дээр үнэхээр мундаг байсныг нь хэлэхэд Мисаки хурж ирээд нээжид үеэлийнхээ гэрлэх ёслолтой очих хэрэгтэй хэлээд би чамд зугаалганд чи хамт явж тусалсан болохоор чи надад туслаарай гэв. Ингээд гэрлэх ёслолын өдөр ирэхэд Мисаки болон Санада бүгд ирсэн байлаа. Нээжи Мисакиг ганцаараа уйлж байгааг олж хараад очиход Мисаки энэ бүх зүйл худлаа байсан ч үнэн байсан ч надад хамаагүй. Чи надад хайртай байдтай гэж хэлдэг. Ингээд нээжи болон Мисаки хоёр үнсэлцээд байж байтал хаалганы гаднаа Санада харцсан тэр. Оройн Санада нээжитэй ярилцж байхдаа чи Мисакитай заавал гэрлэх ёстой. Би үүнийг чинь дэмжинэ. Та хоёр миний уйдгартай амьдралыг илүү сайнаар өөрчилсөн. Би одоо маш олон найзтай болсон. Мөн нээжийг энэ бүхнээс шийтгэлгүйгээр гарах арга замыг ч олсноо тайлбарладаг. Гэхдээ энэ багада 6 сар шаардна. Маргааш нь нээжи Мисаки болон Санадад хоёуланд нь хайртай болсноо хэлээд одоо яахаа мэдэхгүй байгаагаа хэлдэг. Мисаки хариуд нь үнэхээр тэр хоёр хоёулаа чамд хайртай бол яагаад хоёулангийн жаргалтай ойлгож болохгүй гэж хэлэхэд манай хүн нөгөө хоёрыг хайхаа гараад явчихв. Энэ үед Мисаки болон Санада хоёр хормын зураг авалтанд орохоор бэлдэж байхад гаднаас нь нээжи орж ирээд тэр хоёрт хоёуланд нь хайртай гэдгээ хэлдэг. Ингээд манай гурав хин хинийгээ гомдоохгүй тулд гурван биенээ хайрлаж бусад хүмүүст худал хийж дүр эсэхээр болоод анимаан дуустдаг. Энэ улсын охид хүүгүүд 16 нас хүрмэгц тэдний утсанд засгийн газраас хинтээ гэрлэх тухай мэдээлэл ирдэг. Даниэл Парк бол царай муутай, дээрээс намхан, тэгээд бүр бүдүүн азгүй амт. Ангийнхан болон сургуулийнхандаа царай муутай гахаа гэж байнга дээл хүлдэг сул дор